Сайн байцгаана уу? Та уруулын бодог хэрэглэдэг үү? Магадгүй уруулын бодог хэрэглэсэн үнэтэй үнсэлцэж байсан уу? Хэрвээ тийм бол анхаарлаа нааш хандуулна. Хамгийн сүүлийн судалгаагаар уруулын бодгонуудыг шинжлэхэд бүгдд нь хортой хүнд металл буюу кадмий илэрсэн байна. Кадмий нь хорт авдар үүсгэж бодис бөгөөд хүний биед удаан хугацаанд хүрэлцүүлэгдвэл дараах эрсдлүүдийг бий болгодог. Нэгдүгээрт бөөрийн гэмтэл. Хоёрдугаарт уушигны үйл ажиллагааны алдагдал. Гуравдугаарт ясны эрдэсжилт бурах буюу ясны сэргийлт үүсгэнэ. Дөрөвдүгээрт дааврын тэнцвэр алдагдах. Хамгийн аюултай нь уруулын бодог нь шууд уруулын нэмгийн арьсанд хүрдэг тул хүний биед хурдан шингэх боломжтой. Мөн хооллох, уух үед бага хэмжээгээр залгигдж бид кадмий хуримтгацаар байдаг. Судлаачид хэдий бага хэмжээтэй ч гэсэн урт хугацаанд тогтмол хэрэглэснээр хүний биед кадми хуримтлагдах эрсдэлтийг анхааруулж байна. Энэхүү нөхцөл байдал нь хэрэглэгчдийг бүтээгдэхүүн найрлагад илүү анхааралтай байх, мөн аюулгүй байдлын стандартыг мөрддөг найдвартай брендийг сонгох шаардлагатайг дахин сануулж байна. Тоглох хэрэггүй. Хэрвээ өргөөдөр болзож надтай үнэлцэхийг хүсвэл уруулын бодгаа арилгачаад ирээрэй. Амжилт хүсье.